сонирсон биз дээ. Намайг хавтар гэдэг. Дараа та нар намайг хин гэдгийг асуух шаардлага юу байхгүй. Учир нь би сая нэрээ хэлчихсэн болохоор. За. Энэ миний анхны бичлэг. Энэ миний анхны бичлэг байгаа. Та нар миний анхны бичлэгэн дээр subscribe дараад бас лайка дараад шеэрлээд өгөөрэй. Тэгээд ажил зайлыг хонхоо асаахаа битгий мартах. За ингээд тоглоом руу орцгоо. За энэ миний анхны бичлэгээр би уралдаатай тоглоом. Машинтай уралдааны тоглоом тохиромжтой юм гэж би бодлоо. Тэгэд та нар одоо намайг сонсож байгаа бол миний хоолойд танил байж магадгүй. Хэрвээ намайг таньдаг хүмүүс байвал заавал subscribe дарж өгөөрэй. Энэ дүүчш. Сайтанад намайг юу ч вэ би сая артын скелетоноо шууд бичлээ том бөмбөг. За турбо ашиглаж. What the матер зүгээр дээрээс. За ирүү та нар ийм нөхцөл би тоглоомыг тоглодог бол ийм нөхцөлд орвол цэсрэг бөмбөгөө ардталч цэсрэг бөмбөгөө очвол юуд ч хүрэхгүй явах хэрэгтэй. Бас мөс олчвол таны ардлаас мөсөөр мэдээж буудана. Гэхдээ та юунд ч хүрэхгүй явбал та эвдэрхгүй харин мөсчөр хайдаад өөрөө эвдэрчтэй гэсэн. Гэхдээ ардлын чи хүн бол за нэгт орсон байгаа. Маш сайн байгаа. За. Та насаа анзаарсан бол би утсан дээр ээж байгаа юм биш үү? За би машинаас суулцсан. Гэтэ бидний ичээд яг ч миний машин биш. Энэ тоглолтын дээр нэг тоглоод өөрөө алга болчих болохоор энэ бол миний машин биш. Би өөрөө аяада машин авчнаа. За энэ бол сэргээр дагдаг шүү тоглоом дээр. Сэргээр дагдаг. Яг тэр лөө намайг онгочээ. Тэгэхээр ойлгочихлоо. Тэрүү та нар миний анхны машин шиг юу авах уурластай. За дөрөвдүгээр байранд орлоо. Би энийг аваад чавтээ. Вау, надад гоё хүсэлт ирж байгаа. За манайхаа
Би энэ дэр тоглох уу яах вэ? За. Тоглолоо. Гэтэ би YouTube-ийн нэр дээр баг тоглоом тоглосон. Гэтэ өөр юм хий. Тэ аяанда явж байгаад сайжрахыг бодоод би subscribe дараах юм бол илүү олон бичлэг хийнэ. Бас стрим та нараа миний жинхэнэ царайг хармаар no. Би танаа Рубитан яавал жинхэнэ царайг харуулах юм бэ? Юу вэ штэ? Таны subscribe дараад би одоо бичлэг хийх юм бол би танаас царайг харж тэгэхээр та нар subscribe дараад байж тээ. За тэнийг үлдээ эсрэгийн дарлаг бол за шууд ингээд явчих. За эдгээр жоох намайг уурлуулчих шиг боллоо. За зөөрэй зүг. Бэсэй? Дөрөв үе юм шиг. Одоо энэ хоёр дахь юм шиг. За let's go. Та нар бас энэ дээр дарвал ардлага ардаг шүү. Одоо та нарыг харж байгаа чинь галт дугуугийн доор нэг ардлаа ардаг. Машин дээр юу вэ? Шийдэн штэ. Тэрнээ дарвал ардлаа ардаг. Тэгээд бас галт дугуй мо яадаг баг юу. За зүгээр хоёр тойрон намайг ямар бохооч. Да. За би энэ тоглолтын дээр дөлөртөө байгаа юм байна. Дараа тэгээ сайжирнаа. Миний ордоо ингэдэг юм да. За ардаас нэг юм хүчтэйгээр ирж байна. Ахаад зурмат. Бүгдийг шатаа. Даралцоорой. За дараагийн. За энэ хамгийн сүүлийн шийдвэрлэх. Go. Уртлын бүх өглөө. Дараагийнх нь юм бэ? Онсгүй. Арай удаан болчихлоо. Миний ард юу ч вэ? Энийг тайлцсан байгаа. За манай галт дугуйгаа ашиглах уу яах вэ? За байж галт дугуйгаа яг цагт нь ашигласан нь дээр ах гэж би бодож байна. Онсон би юу ч. За дахиад чамаар дээ. Галт дугуй. За энэ хоёр тойрог болохоор азгүй одоо би хэдгээр байранд орохоч мэдэхгүй.
Ямар ч би энэ зам дээр амар их үзчихсэн. За энэ дээр эсрэгээр нь явдаг. От би сая аваагүй юм. За энэгээр нь явчих да. За манайха яа эцэцгэлээд явмааргүй шүү. Наалда маш миний за яа шатсан. Шатсан. За уртлын тэр шар үсгийг ононд бүхэл амьдралын заа за энэ дээр бол тавт орсон байгаа. Дүн. Бүгдийг нь шатаа. За би тийм зогсож байна. За энэ баавга маш мундаг байна. Алгадчихсгая. Битээ толгоо мэжтэй баавга минь. За энэ удаагийн бичлэг ингээд өндөрлөж байна. Та нар subscribe битгий мартаарай. Бас хонхоосаарай. Баяртай.